Жавхланхүү Увс аймгийн Өмнө Говь суманд айлын одонгийн хүү болон мэндэлжээ. Тэрээр тархины боргоцоот булчирхан хавдар гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг хүнд өвчнөд туссан байна. Өнгөрсөн 4-р сараас хойш өвчний шинж тэмдэг гинт илэрч цовоос сэргэлэн инээд алдан гүйж байсан хүүхэд хэвтрийн байдалд орж өвчин бие сэтгэлийг нь тарчлаач нүдэнд нь гунигийн судар тусгажээ. Эмчилгээнд байхдаа би энэ хавдартай байхад хүүхдүүдийг тоглож наадахыг хүсэж байна. Тиймээс ахаа эгчнэрээ та нарын тусламж надад хэрэгтэй байна. Та нар надад туслаач. Тархины боргоцоо булчирхан хавдар гэж онцлогдно. 3 дугаар эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон боловч хавдрын авах боломжгүй учраас Монголынхаа ард түмнээс гуйхад Кюгийн минь 90 сар болон найз нөхд ээжтэй иргэн нэр баяр хөөртэйгээр тоглосон хатгтан туссан. Кюдний тусалж 90 сар болоход нь дахин нэг гараа сунганд тустаач гэж Монголынхаа ард түмнээс өсөн гуйж байна. Хүүгийн эмчилгээний төлбөр эхний ээлжинд 250 сая төгрөг хэрэг болох шаардлагатай гэсэн боловч одоогийн байдлаар мөнгөний 40 орчим хувь нь цугларчээ. Иймд элэгнэгт та бүхнийгээ ирээдүйн Монгол улсын гэргэн Жавхланхүүд туслан хандив аянд нэгтгийг уриалж байна.